Хей, зэвэтсэн залуусаа тулгаа бин тулгаа байна. За энэ удаагийн Sneaker Peek сурлынхаа дугаараар Nike Precision 6-гийн ревю хүргэхээр шийдлээ. Nike Precision 6 нь 2022 оны 7 сард $75 үнэтэйгээр худалдаанд гарсан. За өмнөх гадна талбай тоглоход тохиромжтой топ 10 sneaker-т багтсан байсныг зарим үзэгчид маань санаж байгаа хаа. За Nike-ийн хямд болон гадна талбай тоглоход тохиромжтой чанартай фүүсүүдийн тоонд багтдаг. За ингэ үзүүлэлтүүд рүү орцгоё. За зурлалт нь 8 оноо авчи. Зурлалт нь цэвэр гадар руу дээр сайн, хоёр тийш болон олон талт хөдөлгөөнд сайн байсан. Гэхдээ баг зэрэг тоостддаг. За ултных нь хээг харахад л ерөнхийдөө зурлалт нь гайгүй гэдэгч байгаа. Зөөлөвч нь 7.3 оноо авчи. За Precision 6 Flash гэх зөөлөвчийг ашигласан бөгөөд зөөлөвч нь 5 дахьтай баг зэрэг баунс хийж цохилтын хамгаалалт тийм сайн бишээ. За материал нь 8 оноо авчи. Материал нь нэхмэл даав болон миш материалуудаас бүрдсэн зөөлөн эвтэйхэн. Харин агаарын солилцоо болон батбөх байдал нь үүнээс илүү сайн байж болох байсан. За дэмжигч нь 8.3 оноо авчи. Дэмжигч нь ямар ч асуудалгүй 2 тийш хөдөлгөөн доктортой шагаан хамгаалалт асуудалгүй. Хямдхан пүүзэхэд зарим хүмүүсийн боссноос сайн спорт буюу дэмжигчтэй байсан гэсэн байна. За fit нь 8 оноо авчи. За fit нь ямар ч асуудалгүй эвтэйхэн урт хэсэгт буюу toy box үхсэн зай байхгүй. Автор нь 75%, гадна уул нь хатуу болохоор гадна талбай тоглоход тохиромжтой. Гэхдээ баг зэрэг хурдан тоос татдаг гэсэн учраас зурлалт нь тэгж найдад хэрэггүй болов. За US 9 size дээр 288 г бас нэлээд хөнгөн юм байна. За давуу талууд нэх юм бол дэмжигч локдаун нь сайн. За зурлалт нь сайн. За сул талууд нэх юм бол цохилтын хамгаалалт тийм сайн биш. Уул нь тоос татдаг гэсэн байна. Nike Precision line low budget sneaker line буюу хямд өртгөөр бүрддэг дажгүй line байдаг. За Nike Elevate Air Max Impact гэх low budget line-уудтай төстэй. За ямар нэгэн тоглогчийн нэр доор гардаг учраас хямд. За Precision 6-гийн хувьд зурлалт нь дотор талбайд хамгийн сайн үзүүлэлтээ үзүүлнэ. За оффдоор нь 75% гэж байгаа ч тоос баг зэрэг татдаг учраас дотор талбайд тоглох нь хамгийн тохиромжтой юм болов. За зөөлөвчин цохилтын хамгаалалт муу гэж байгаа нь ер нь guard-ийн байдал буюу жижиг тоглогчдод хамгийн тохиромжтой байхаа. За харахад ч гэсэн low cut зурлалт сайтай, за спорт сайтай гэж байг харахад хурдан жижиг guard-уудын байдалд хамгийн тохиромжтой. За ерөнхийдөө том биетэй big man-ууд өмсгөд тохиромжгүй болов. За Precision 6-г олон ютуберүүд хамгийн боломжийн үнэтэй сайн чанарын sneaker-т багтаасан байна.